За сайн байна уу? Шинэ 7 хоногийн шинэ өглөөний мэнд хүргэе. Өглөө бүр амьд өгтэй хамт байгаа танд баярлалаа. Өнөөдөр би та бүхэнд энэ цагаар дамжуулан Христийн сайн мэдээг хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр би танаас 3 асуулт асууя. Хүний амьдралын гарал үүсэл юу вэ? Хоёр дахь асуулт нь хүний амьдралын утга учир нь юу вэ? Гурав дахь асуулт нь Бурхан гэж байдгүй. Хэрвээ та энэ 3 асуултанд бодож хариулж дотроо Бурханы талаар эргцүүлэн бодсон бол өнөөдөр би та бүхэнд цорын ганц амьд оршигч Бурханы талаар хуваалцахыг хүсэж байна. Монголчууд бид нэр Бурхан гэхээр нэг бол хэтэрхий хийс үр ойлголттой, эсвэл ямар нэг материал эд зүйлийг бодож байдаг. Жишээлбэл хин нэгэн хүн өөд болоход Бурхан болчихлоо гэж ярих ч юм уу. Эсвэл бид нэр ямар нэг шавар, мод, чулуу, гэрийн хойморт байх ямар нэг урлагийн бүтээл гэх мэтийг Бурхан гэж бодож сүсэлж ирсэн. Ийм сэтгэлгээ маш өргөн дэлгэр байна. Гэтэл өнөөдөр бидний тунхаглаж буй буюу Библийн тунхагладаг Христийн сайн мэдээ бол цорын ганц амьд оршигч бүтээгч Бурханы талаар ярьж байдаг. Тэгэхээр бидний нүдэнд үзэгдэх болон үзэгдэхгүй орчлын ертөнцид байгаа бүх зүйлийг бүтээсэн тэр агуу бүтээгч Бурханы талаар би ярьж байна. Тэр нэгдүгээрт үнэхээр бүтээгч Бурхан байдаг гэдэг нь бидэнд сайн мэдээний маш чухал хэсэг юм. Бүтээгч Бурхан буюу бүх зүйлийг учир шалтгаантайгаар бүтээсэн гэдэг бол та бидэнд өнөөдөр хүрж байгаа маш сайн мэдээ юм аа. Яа тэгвэл бид нэр өөр үзэл бодол Бурхангүй үзэл бодол зөвхөн бид нэр одоо хэрхэн бүтээгдсэн талаар янз бүрийн үзэл бодол байдаг. Жишээлбэл эволюцийн онол, хувьслын онол буюу бидний мэддгээр хүн сармагчангаас үүссэн гэх. Эсвэл одоо их тесрэлтийн онол, эсвэл хайр гаргийнхаа ирээд тоосонцор хаяад тэндээс нь амьдрал үүсээд гих мэтчлэн янз бүрийн онол байдаг. Энэ бүхэн нь юуг харуулдаг вэ? Хэрхэн бүтээгдсэн талаар л хүмүүс бидний ирж хайж байгаа ямар нэг эрэл хайгуул онол таамаг. Харин энэ амьдралын үүсэл яагаад гэдэг асуултанд ганцхан Библи бидэнд хариулт өгч байт юм аа. Тэгэхээр орчлын ертөнцийг бүтээсэн тэр агуу Бурхан эзэн өнөөдөр хүн нэг бүрд хувьчилсан тэр өөрийн хайраар төлөвлөсөн тэр агуу төлөвлөгөө хувь тавилан гэж байдгийг. Тэр хүн бүрт зориулсан Бурханы хувьчилсан хайр гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бид нар тэр агуу Бурханы өмнө үн цэнтэй онцгой бүтээлүүд юм аа. Тэгэхээр Бурхан хүн төрлөختний бүтээхтэй хамгийн эхлээд Библиэлд хэлэхдээ хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн баг. Тэгэхээр бид нар Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тэр онцгой бүтээл. Тэгээ биднэрт амин амьсгалыг манд Бурхан өөрөө үлээж оруулсан байдаг. Ийхүү бид нар Бурхантай харилцах амьд оршихуй болж түүний онцгой бүтээл болж энэ дэлхийд ирсэн байдаг. Харин хүнийг Бурхан сонголттойгоор бүтээсэн. Бид нар Бурханыг дагах, эс дагахаа шийдэх чадвартай онцгой бүтээлүүд юм. Тэгвч учраас анхны хүмүүсээс эхлээд Бурханыг эс дагах шийдвэрийг гаргасан байдаг. Та магадгүй сонссон бах Адам, Ева хоёр Эден цэцэрлэгт Бурхантай хайрын нандин харилцаатай байсан боловч тэд Бурханы эсрэг шийдвэрүүд гаргаснаар анхны гим нүглүүд орж ирсэн. Ийхүү гим нүглээс болоод энэ дэлхийд үхэл хаацал өвчин зовлон энэ хар бараан бүхэн орж ирсэн байдаг. Библиэд хэлэхдээ нүглийн хүс бол үхэл юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нэгэн цагт бид нар Бурхантай мөнхөд хамт байхаар бүтээгдсэн боловч гим нүглийн улмаас Бурханаас салгагдсан буюу энэ бол сүнслэг үхэл байсан юм аа.
Харин Бурхан хүн төрлөختөнд үнэхээр хайртай учраас цорын ганц хүүгээ илгээсэн гэж Библи өнөөдөр хэлж байна. Түүний хүү Есүс Христийн дэлхийд ирснээр энэ хүү гив нүглийн асуудлыг шийдвэрлэхээр тэр өөрийн гайхалтай ажлаа хийсэн юм. 2000 гаруй жилийн тэртээ Есүс Христ загалмай дээр нас барахдаа өөрийн хийсэн гив нүглийн ял шийтгэлийг биш, харин хүн төрлөختний гив нүглийн шийтгэлийг өөртөө өөрч тэр загалмай дээр нас барсан юм. Ийхүү түүнд итгэгч бүхэн түүгээр дамжуулан гив нүглээс чөлөөлөгддөг байна. Тэгээд түүнд итгэлээр бидний бүх гив нүглийн төлөөс загалмай дээр төлөгдөж бид харин үнэгүй зөвтгөлийг авсан юм. Энэ зөвтгөл, энэ аврал бол Бурханы бэлэг байсан. Энэхүү бэлгийг хүлээж авах хэсэг нь та бидний итгэлтэй хамаатай байна. Тэр Есүс Христэд итгэлээр бид нар ийхүү Бурханы өмнө зөвтгөгдөж түүний хүүхдүүд болдог. Тэр загалмай дээр ирж нас барсан мөн тэр биднийг зөвтгөхийн тулд тэр үхлийг ялж дахин амьлсан юм. Түүний дахин амьлал нь бидэнд үнэхээр тэр бодит найдварыг өгдөг. Тэр бол Бурханы хүү гэдгийг нотолдог. Тэр бол энэ амьдралыг бүтээсэн Бурхан гэдгийг бас нотолдог. Түүний булш өнөөдөр ч хоосон байна. Өнөөдөр жил болгон 100 мянган жуулчид түүний төрлөх хот болох Израильд түүний булш хоосон байгааг очиж үздэг. Энэ бол бодит, итгэмжит, найдвартай үг юм аа. Тэгэхээр Есүст итгэдэг хүмүүс Есүст итгэснээр загалмайн үхлээр дамжуулж, гим нүглийн хувьд өхөж, мөн Есүс Христийн амьлалаар дамжуулж Бурханд амьд болсон гэж бид итгэдэг. Ийхүү Есүс Христ хоёр дахь удаага ирнэ хэмээн амлаж тэр олон гэрш нарын өмнө тэнгэрт өргөгдсөн байдаг. Түүний хоёр дахь ирэлт бол энгийн хүний дүрээр биш, харин тэр шүүгчийн дүрээр ирэх болно гэж Библи хэлсэн байна. Бурханы үг бол итгэмжтэй үг. Иесус Христ шүүгчийн дүрээр ирэх үед энэ ертөнцийн төгсгөл болох болно. Мөнхийн үхлээс та бид нар Иесус Христэд итгэх итгэлээр л аврагдах боломжтой. Өөр ямар ч нэр энэ дэлхийд өгдөг. Мөнхийн үхэл гэдэг нь сүнс, бидний сүнс Бурханаас салгагдах тэр мөнхийн аимшигт, гачлалд тэр тарчлалтай хувь тавиланг хэлж байгаа. Үүнийг Библиэд мөнхийн галт нуураар дүрслэн илэрхийлэн хэлсэн байдаг. Тэнд орилон, уйлаан, шүд тавирхан буй гэж бичигдсэн байдаг. Энэ аимшигт тамаас Бурхан биднийг аврахын тулд хүүгээ илгээсэн юм. Бурханы хүүд итгэлээр бид нар мөнхийн амьдралд буюу Бурхантай мөнхөд хамт байх тэр деваажинд амьдрах болно. Энэ бүхэн Бурханы хайр ивэл нэгүслийн улмаас юм. Бид аврагдахын тулд өөрсдөө юу ч хийж чадахгүй байхад, ямар ч боломжгүй байхад, харин Бурхан өөрийн хүүг илгээж түүний хүүд итгэлээр аврагдах арга замыг хүн төрлөختөнд өгсөн. Энэ бол бидний итгэдэг, тунхагладаг Христийн сайн мэдээ. Хэрвээ та анх удаа энэхүү сайн мэдээг сонсож байгаа бол би таныг нэгэн залбиралд уриалахыг хүсэж байна. Энэхүү залбирал нь таны зүрх сэтгэлийг илэрхийлж байвал таач бас дагаа залбираарай. Эзэн Бурхан минь, өнөөдөр би таны сайн мэдээг сонсож зүрх сэтгэлдээ хүлээн авч байна. Надад таны аврал, таны үнэгүй тэр хайр, ивэл нэгүсэл тань хэрэгтэй байна. Би өөрийн замаар Бурхангүйгээр
таны оролцоогүйгээр өөрөө өөрийгөө удирдна хэмээн бодож итгэж шийдвэр гаргаж явж байсан бол яг энэ замаасаа одоо ирэхээр шийдэж байна. Та надад хэрэгтэй байна. Есүс эзэн минь, та 2000 гаруй жилийн тэртээ миний төлөө заалмай дээр нас барж мөн дахин амилж намайг аварсан гэдэгт би яг одоо итгэлээрээ нэгдэж байна. Тандад өөрийгөө илчлэн харуулж улам илүү ойлгуулж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Залбирал бол Бурхан тандсан таны зүрх сэтгэлийн, чин сэтгэлийн өгс харилцаа юм аа. Та Бурхан тандан өөрийн доторх зүрх сэтгэлийн үгээ илэрхийлэн хэлээрэй. Хэрвээ та Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан бол та өөрт ойр байх сүм чуулганд очиж итгэлийн тэр гэр бүл, итгэлийн хамт олонтой болоорой гэж таныг урамшуулан ятгах байна. Бурхан таныг ирэх болтугай.